За өнөөдрийн байдлаар бол харж байгаа Улаанбаатар хотод маань ойролцоогоор 1000 орчим тээврийн хэсэл, нийтийн тээврийн хэсэл өдөр болгон зорчигчид тээвэрлж яадаг. За эндээс харах юм бол хамгийн оргил үедээ бол нэг 690 мянга, 700 орчим мянган тээвэрлдэг энэ 1000 гаруй автобус маань. За тэгээ энд бас та бүхний нэг юм онцлж хараасаа гэж бодож байгаа. Юу гэхээр зорчигчдын маань ингээд бүтэц байж байгаа. За нийт зорчигчдын 56% нь энгийн том хүн буюу нөгөө төлбөр төлөөд явж байгаа улсууд. Үлдсэн одоо нэгсэндээ 44% нь бол ямар нэг байдлаар одоо төлбөр төлдөггүй зорчдог улсууд гэсэн. Та бүхэн харж байгаа бол одоо хүүхэд 16%, ахмад 15%, үдлийн мэргэжлтэй иргэд 6, оюутнууд 5, цагдаагийн аль багч 1 энтрийгээр ингээд явцдаг. Өмнөд манай нийтийн тээврийн өнөөдрийн байдал бол ерөнхийдөө дийлэнх олонх нь ямар нэг байдлаар үнэгүй зорчдог. Ийм л салбар болчиход байна. Бол манай зорчигчдын хөлийг харагдаж байгаа та харж. Тэгээ Улаанбаатар хотын маань зорчигчид ерөөсөө төмөрөөл голдуу бууд суудаг гэсэн. Ер нь үндсэндээ бол манай нийтийн тээврийн хэмжээ ярьдаг нэг 4 автобусны буудал дээр л ерөөсөө гол ачаал ерөөсөө ирж идэг гэж ярьдаг. За ийм нөхцөл байдалтай байдаг. За би тэгээд нэг хэд хэдэн зүйлийг онцолж хэлье гэж бодож байгаа. За нэгдүгürt одоо манай үеийн одоо улс төрчдийн ч гэдэг юм уу бидний одоо үүсгэсэн нөхцөл байдал нэгдүгürt юу байдаг вэ гэхээр манай нийтийн тээврийн автобусны маршрут маш урт. Анаа анзаарсан бол баг Улаанбаатар хотын нэг талаас нөгөө тал хүртэл үргэлжилсэн юм урт маршруттай. Үүсгэн шалтгаан өрөөс ойлгомжтой иргэдийн хүсэл гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл иргэд нэг удаагийн төлж байгаа мөнгөөр урт зорчих тийм сонирхолтой байдаг. За энийгээ тэгээд мэдээж улс төрчдөөр дамжуулж илэрхийлдэг. Энэ өөрөө буцаагаад яаж юм гэхээр одоогийн одоо зорч тээврийн энэ зохион байгуулалтын маршрутн дээр тусгалаа болчихсон. Маш их урт маршрутуудтай. Энэ өөрөө буцаагаад яаж юм гэхээр хүлээлтийг бий болгодог. Энэ буцаагаад яаж юм гэхээр нэг автобусны буудал дээр маршрутын маш их давхцлыг бий болгодог. Энэ буцаагаад яаж юм гэхээр тээврийн зардлыг нэмэгдүүлж байгаа. Гэх мэт ингээд олон эффекттэй байхгүй. Тэгэхээр бидний бас хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй бол энэ маршрутын урт байгаа. Энийг бид нар одоо нэг ойлгох шаардлагатай. Өөрөөр хэлбэл хамгийн оновчтой богино ирээсээр яаж зорчих уу гэдэг тэр маршрутыг хийж бидний нийтийн тээврийн хүрэлцээ хангамж одоо юу гэдэг юм үйлчлэгээ сайжрах юм аа. За энэ бол нэгдүгээр том асуудал нь. Хоёрдугаар бид нар маш олон жил одоогийн байж байгаа үн тарифыг хүртэж байгаа. Та бүхэн мэдчихэж байгаа тийм үү? Энэ бол маш том асуудлыг бий болгож байна. Жишээлбэл одоо энэ зарим нэг тоор харуулж байна. Манай автобуснуудын нөгөө насжилт гэж нэг ойлголт байдаг. Ерөнхийдөө дийлэнх олонх нь бол маш удаан хугацаанд үйлчилж байгаа автобусууд болсон. Тэгээ одоо та бүхэн мэддэг одоо том автобуснуудын утаа гэж аимшигтай юм байна. Энийгээ шийдээч гэдэг маш олон хүмүүс ярьдаг. Тэгээ шалтгаан бид нар энэ юусоо явж хит их барьчихсан үнэндээ байгаа. За түрүү хэлсэн 56% мөнгө төлж явдаг, үлдсэн мөнгөө явдаг. За дээрэс нь яаж урт маршрутаа зардал өндөртэй. Дээрэс нь үнийг барьцсан. Энэ тохиолдолд энэ паркийг шинжлэх ямар ч эдийн засгийн хувьд яг боломж байхгүй. Юусоо боломж байх. Тэгээ одоо бурхан минь гэж бодоод явж байгаа шүү дээ. Одоо тэгэл бурханы амрал одоо хэзээ нэг өдөр яад юм байгаа гэж явж байгаа. Ийм өсөлттэй байж байгаа. Тийм учраас бид нар ийм зарчмын ч гэдэг юм уу, зөрөгтэй ч гэдэг юм уу шийдвэр явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл маршрутаа богиносгоор байна, үн хүртэхний үед эргэж хармаар байна, тэгжээж парка шинжилмээр байна ч гэдэг юм уу тийм. Тэгээ одоо би нэг харамсалтай мэдээ хэлж байгаа. Хүмүүс тэгээд бас аягүй намайг их үзэн ядах байх л та гэдэг. Тэгсэн ч гэсэн амаг хэлнэ. Бид нэр энэ нэг ухаантай системтэй болсон. Яг үндэ бол их ухаантай системтэй болсон. Ухаантай гэдэг нь хоёр хаалттай хэлж байгаа шүү. 13 сая доллар зарцуулсан гэж байгаа. За тэгээд өнөөдөр бид нар энэ ухаантай системээр их сайхан яваад байгаа гэж ярьдаг. Харамсалтай би энийг их сайхан ухаантай гэж ерөөсөө хэлмээргүй санагдаад байна. Бид нар 2017 оны 3 дугаар сард иргэдийн хурлаас тэргүүлэгчдээс одоо ингэ шийдвэр гараад энэ Улаанбаатар хотын нийтийн тээврийн асуудлыг шалгасан. За тэрнийх нь ажлын хэсгийн дарга бий байсан. Тэгээд шалгалтын үр дүнгээр ерөөсөө хамгийн эмгэлтэй хамгийн их цорхотой байсан газар нөгөө нэг бидний их гайхамшигтай гэж хэлсэн тэр ухаалаг систем маань байсан. Гэрээ ёсоор бол одоо 2016 он гэхэд 8 сар гэхэд бүх систем ингээд суурлагдаад аюул сайхан болчихсон байх ёстой юм аа. 2017 оны жишээл 3 сар гэхэд
Ерөөсөө систем хөгжиж дуусаагүй, бүтэн хяналт тавьж чаддаггүй тийм нөхцөл байсан. Одоо яг үүндээ бол өнөөдөр нийслэл хот маань одоо та нарын тоо харна. Нийтийн тээврийн зардалт нэгсэндээ одоо бүдэрч урагч. Шалтгаан маш энгийн. Бид нар нийтийн тээвэр дээр зарцуулж байгаа мөнгөө хянж чадхаа болцсон. Энэ ухаантай системийн ачаар. Өөрөөр хэлбэл нийтийн тээвэрт явж байгаа үйлчлэгээ үзүүлж байгаа аж ахуй нэгж энийг хянах ёстой төр дунд нь байж байгаа компани хоёр хоорондоо хуйлдаач юм уу яагаад ч юм уу гэдэг. Машин цагийн гэдэг нэртэй энэ зардал жилээс жилд өсөж байна. Яг үүнд нийтийн тээвэрт явж байгаа автобусны тоо нэмэгдсэн үү? Үгүй. Яг үүнд одоо тэдний явж байгаа рейсийн тоо нэмэгдсэн үү? Үгүй. Зорчигчийн тоо нэмэгдсэн юм уу? Үгүй. Гэтэл өнөөдөр нийтийн тээвэрт гаргаж байгаа зардлын хэмжээ яаж өснөгийг одоо та харна. За нийтийн тээврийн санхүүжилт үндэстэй хоёр том хэсгээс бүрддэг. Нэг нь нөхөн олгор гэж байгаа. Нөхөн олгор гэдэг нь түрүүний хэлсэн 44% үнгүй явж байгаа шүү дээ. 44% үнгүй явж байгаа. Тэр хүмүүсийн зардлыг нийслэлийн төсвөөс төлдөг. За энэ дүн 2014 онд жишээлбэл 54 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 29.7 тэрбум төгрөг болоод харьцангуй буурсан. Яагаад гэвэл ухаантай системийн эд шид маань гараад яг бодтойгоор явж байгаа хүмүүстэй бид нар яах нь нөхөн олгорыг олгодог байсан. За энэ сайн тийм үү? За харамсалтай нөгөө талд нь машин цагийн зардал гэж зардал байдаг. Энэ нь яадаг вэ гэхээр энэ нөгөө ухаантай систем маань энэ автобус маань тэдэн удаагийн рейс хийсэн шүү гэдэг тоог яадаг вэ? Гаргаж ирдэг. Тэр тоонд нүүсэлж байгаа нийслэл яадаг вэ гэхээр явсан цаг болгоноор нь юу гэдэг вэ? Мөнгө өгдөг. За энэ зардал тэгвэл 2014 онд ерөөсөй байгаагүй. Энэ зардал ерөөсөй байгаагүй. Тэг байсан. 2015 онд 21 тэрбум байсан. За та тоог сайн тогтоогоо. Өнөөдөр 53.4 тэрбум төгрөг болсон. Ойлгож байна. 21 байсан 53.4 тэрбум төгрөг болчихсон. Тэгэхээр ингээд нийтдээ бол манай Улаанбаатар хот маань нийтийн тээвэртэй цагтаа 54 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол өнөөдөр энэ нь 90 тэрбум даваа авчихсан. Нэг дахин нэмэгдээ. Нийслэлийн урсгал төсвийн 3.1 нь өөрөө тээврийн зардал болсон. Нийтийн тээврийн зардал. 3.1 нь нийгмийн халамжийн зардал гэдэг чинь та мэдгүй. Үлдсэн 3.1 нь нөгөө цалин байл ингээд босод урсгал зардал гэдэг. Тэгэхээр бид нар удахгүй нийтийн тээвэрт дээрээс бүдэрч орж байгаа зардал. Тэгээ энэ тогтцоноос бид нар салах хэрэгтэй байна. Яаж юм бэ? Тэгээ энэ янзаараа явах юм бол энэ нийтийн тээврийн төсөв маань биднийг бол нэгсэндээ маш хүнд байдалд оруулах. За яг уу бас нэг шийдэл байж болж байгаа. Зүгээр айгүй марцсан шийдэл. Юу гэхээр энэ янзаараа ингээд зардал өсөөл явж байгаад нийтдээ нэг 130 тэрбум дээр очих юм бол энэ нь Улаанбаатар хотын иргэдийг тэр чигт нь үнгүй явуулах зардал байхгүй. Ойлгож байна. Тэр чигт үнгүй явуулж болох зардал. Тэр зөө бид нар айгүй айж ухаан ойртож байгаа. Маш айж ухаан ойртож байгаа. Тэгэхээр ийм эдийн засгийн хувьд бол ийм сонин одоо буруу байдал руу явцсан энэ системийг бид нар яаралтай өөрчлөхгүй бол энэ бааз шинжлэх тухай яриад хэрэг байхгүй, үйлчлэгээний хүртэн чангарамжийн тухай яриад хэрэг байхгүй юм өстэй болж байна. Яаралтай өөрчлөх хэрэгтэй. Ухаантай хийж болно шүү. Ухаантай юм улам сайн болох хэрэгтэй шүү тийм үү? Улам сайн болох. Харамсалтай тийм үр дүн гарсангүй гэж хэлж байна. За тэгэхээр би зүгээр товчхон дээрээ гэсэн учраас товчхон дүнэлттэй хэлэх юм бол манай өнөөдрийн байж байгаа нийтийн тээврийн тогтолцоо бол та нарт бүгдэнд танилцуулсан байж байгаа ямар нэгнийг харчихна. Би бол дүгнэлт хийх юм гэж байна. Нэгдүгээрт нь улс төрчдөөс бидрээс таамхнаас болоод бид дэндүүр ашиггүй зохион байгуулалттай стэйт байгаа. Урт маршруттай давхцдаг. Зарим буудлууд бол 10 маршрут давхцаж байгаа шүү. Тийм тогтолцоо нэгдүгээр. Хоёрдугаарт үнийн хэтэрхийг барьсан учраас эдийн засгийн хувьд энэ компаниуд өөрсдөө бий дагаад яаж байгаа. Паркаар шилжих ямар ч боломжгүй нөхцөл байна. Парк нь бол дэндүү хуучирч гисэн тийм юм аа гэдэг юм байна. Гуравдугаарт нь би хэлсэн тийм энэ тогтолцоо өөрөө буруу байгаа учраас ачаал нь хэн дээр ирж байгаа гэхээр нийслэлийн төсөв дээр ирж байгаа. Одоо энэ өөрөө 3.1-ийн тэнцүү хэмжээнд оччихсан юм байна. Удахгүй үнгүй болох хэмжээнд очих гэсэн. Тэгэхээр бид нар нийтийн тээврийнхаа одоо байж байгаа нөхцөл байдлыг нэг зорилготойгоор дүгнэлт хийгээд өөрчлөх шаардлагатай маа л гэж хэлж байна. За тэгээд миний гол хэлсэн 3 санаа тэгээ та бүхэн баярлалаа.